За 9-р сарын 26 худал хэлж үзээгүй хүн. Эртээ урдын цагт Мамад гэдэг нэгэн цэцэн хүн байж гинэ. Тэр өрөөсөө худлаа хэлж үзээгүй юмсанж түүний үнэн шудраг гүндүүгүйг нь нутгийнх нь байдгүй алс харь холын хүмүүс мэддэг байв. Мамадыг нутгийнх нь ноён дуудуулж гэртээ авчирчээ. Мамад чи ердөө худал хэлж үзээгүй хүн гэлөө. За тийм ээ, би худал хэлж чаддаггүй гэхэд чи хизээж худал хэлэхгүй байж чадах юм уу гэхэд тийм ээ, би үүндээ итгэдэг. За чи дандаа үннийг ярьж ав. Гэхдээ болгоомжил. Худлаа хэлнэ гэдэг бол залмих учраас үннийг бодвол хүний хэл ярианд хялбархан шингэдэг юм гэжээ. Хэдэн өдрийн өнгөрсний хойно ноён дахин Мамадыг дуудав. Очихт нь ноён морьныхоо дээлнээс бариад, дэлнээс нь бариад дөрөвчлэн авд мортохоор завдаж байв. Ноён Мамадыг хараад чи уулан дээр байгаа манай тусланд очиод үд дундад очино. Энэ зоог бэлтэг гэж хадагтай хэл хүрэг. Чи тэнд бидэнтэй хоолно үз гэжээ. Мамад ноёныг хүндэтгэн яслаа цуслан руу явлаа. Ноён араас нь харж инээд алдна цаглсан олонд хандаж би амд явахгүй. Энэ худлаа хэлдэггүй хүн манай хадагтайд очиж худлаа хэлнэ. Мамадыг гайгуулсан чадлаа да гэж гинэ. Мамад ноёны хадагтайд нь очиод хадагтай та юм бэлтгэхийн хэрэггүй ч байж мэднэ. Эсвэл их зоог бэлдэх хэрэгтэй ч байж мэднэ. Ноён энд үд дундын үст ирж ч мэднэ, ирэхгүй ч байж мэднэ гэжээ. Тэгээд тэр чинь ирэх юм уу үгүй юм уу гэж хадагтайг уурлахад тэр надтай ярьж байхдаа баруун хөлөөрөө газар гიშгэж байсан. Дөрөөлсөн хэсгийг нь би мэдэхгүй. Бас дөрөвчлсөн зүүн хөлөө газар буулгасан элсгийг ч би мэдэхгүй гэж хэлээд яваад өгчээ. Маргааш нь ноён цусландаа ирээд хизээж худлаа хэлж үзээгүй Мамад өчигдөр намайг ирнэ гэж худлаа хэлээвэз гэж асуухад хадагтай нь Мамадын хэлснийг ноёндоо хэлв. Тэгтэн ноён цэцэн хүн гэдэг үнэхээр хизээж худал хэлдэггүй зөвхөн өөрийн нүдээр харснаа ярьдаг юм байна гэдэгт итгэж гинэ. За тэгэхээр худлаа хэлэхгүй юм гэдэг нь өөрийн нүдээр үзэж харснаа хэлж байгаа юм. Хэлээд байвал энэ худлаа хэлдэггүй байх нь шүү дээ. За баяртай.